За сайн байцгаана үзэгчдээ, энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр миний одоо хүртэл үзсэн хамгийн эвгүй, цус нүчтэй, зарим цочоодог, сэтгэл зүгээр нааддаг, үзэхэд тийм таагүй сэтгэл төрүүлсэн 10 анимыг жагсаах болно. Хэдий яг тийм амар эвгүй, цочоодог хэсгийг имжлэгтээ оруулахгүй ч гэсэн амар амархан айдаг, хит мэдрэмтгий сэтгэл зүйн асуудалтай хүмүүс үзээд хэрэггүй л байна. このアナには夢がある。 10-т шидэт охтын сайт. Сургууль дээрээ дандаа дээрлэхүүлдэг, гэртээ ирээ төрсөн ахтаа задуулдаг, гол дүрийн ганцаардмал өрөвдөлтэй охинд нэг л өдөр үл таних сайтаас үл таних чадвартай зэвсэг өгдөг. Эхэндээ итгээгүй санамсаргүйгээр зэвсгийг хэрэглэж үзнэхээ дараа үүнийг жихэн гэдгийг мэдэж авна. Удалгүй ганц өөрөөс нь гадна иймэрхүү янз бүрийн чадвартай зэвсэгтэй охтууд байдаг гэдгийг, мөн түүн зэвсэг өгсөн сайтын админаас өөр бас олон админууд байдаг гэдгийг ойлгосноор аним цааш үргэлжлэдэг. Бүтээлийн хувьд надад лав тийм бон санагддгүй ч гэсэн аимшигын тал дээр лав тийм ч юм уу биш. Нилээл их цус нүж сэтгэл готролд орсон гол дүрийн охиноор сэтгэл өвтөн олон зүйлүүдийг харуулдаг бөгөөд сайтын админууд нь надад лав нилээн эвгүй чихүү цөргөн санагддаг. 9-т шимэгч. Хэрв та Tokyo Ghoul довтлооны үлэмж үйтэн шиг тийм адал явдалтай цус нүжтэй тулаантай аним дуртай бол энэ анимыг үзэхгүй өнгөрөөвөл харамсна гэдгийг би танд амлая. Тавч агуулгын хувьд хайр гаригаас дангаар амьдарч чаддгүй өөр амьтны бид орж шимэгчилж амьдардаг төрөл зүйл айлчилж хүн төрлөختний биед орон биеийг нь иргэшээлд оруулж байгаагаар эхэлдэг. Гол дүрийн залуу нэг гараа шимэгчд идүүлдэг ба хагас сүн хагас шимэгч болсноор түүний зан ааш төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг. Бүтээлийн үед ярих юмгүй гайхалтай бүтээл. Гэхдээ цус нүжнөөс айдаг хүн бол хизээч үзээд хэрэггүй. Ялангуяа live action, бусад live action-уудыг бодвол илүү сайн. Тэгээд бас аимшигын тал дээрээ ч гэсэн дэжгүй болсон гэж би боддог. 8-т Berserk. Хэдий аимшиг гэхээс илүүтэй тулаан нь дийлэх болсон бүтээлч гэсэн хард хэсгүүд нь бол бүр үнэхээр ямар ч аимшигын анимаас илүү гарнуулахээс дутгааргүй. Ялангуяа анимаас илүү манга нь бүрэл эвгүй үзэгдлүүдийг харуулдаг. Ер нь Goblin Slayer-ийн экстрим хөлбөр гэж ойлгож болно. Хамгийн их цуснаж аллаг хүчирхийлэлтэй бүтээлүүд дундаас хангалттай нэлээд дээгүүр орохоор бүтээл гэдгийг батлая. 7-т өөр. Сэтгэл зүгээр тоглодог анимууд дундаас найдвартай дүүцэх аним бол миний үед маш ховор. Гол дүрийн охин аль хэдийн хүсэн бөгөөд өөрийгөө хүсэн гэдгийг ч мэдэхгүй, ангийнх нь ч бас санахгүй хүмүүс учир битүүлдэг шалтгаанаар үхсээр л байдаг. Энэ анимыг үзэж дуусны дараа нэг л тийм зөв зүгээр байж байгаад үхчих гэж байгаа юм шиг ойр орчны бүхэл зүйл аюултай харагдаад эхэлдэг. Энэ талаараа мөн үйл явдлаараа ч гэсэн алдарт бүтээл Final Destination буюу эцсийн зогсоол кинотой ч гэсэн төстэй санагддаг. Нэлээд алдартай аним бөгөөд та үзээгүй байсан ч гэсэн одоо миний харуулах байгаа сценийг бол ямар нэгэн байдлаар өмнө харж исэн гэдэгт итгэлтэй байна. Зургаат аимшигын амьтны дэлгүүр. Chinatown хэмээх газраас гаралтай гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүрийн эзэн Дэ гихч маш ховор гэрийн тэжээвэр амьтдыг зардаг. Тэгэхдээ ямар нэгэн гэрээ байгуулж байж өгдөг. Гэрээний дүрмүүдийг дагаж мөрдвөл ямар ч асуудалгүй харин зөрчил гар хүр дүнд гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүр ямар ч хариуцлага хүлээхгүйг заасан байдаг. Мэдээж энэ гэрээнээс харахтал энэ амьтдын дэлгүүр нь ямар нэгэн асуудалтай гэдэг нь харагдаж байгаа. Энэ эргийг тэгээд мөрдөгч Leon Orchid учрыг нь хайж мөрдснөөр аним үргэлжлэнэ. Энэ анимыг бол би үзээгүй байгаа. Найзынхаа захиалгаар оруулсан. Гэтэ ерөн л гадна төрх хэм маягаас нь харахтал нэг л сэтгэл сэвтэй, цус нүчтэй, эвгүй өнгөтрөхтэй аним гэдэг нь харагдаж байгаа. 5-т Shiki. Цус нүч болон янз бүрийн хүнээс гадуур мангасаар буюу вампир гэх мэт зүйлсээр айлгадаг анимуудын холимог гэж ойлгож болно. Нэгэн тосгонд санаандгүй байдлаар учир битүүлэг олсоод маш их гарах болдог. Үүний учрыг тайлах гэсэн нэмж тосгонд ирээд тэнд нь цус сорогчд амьдртыг илрүүлэх бөгөөд тэдний эсрэг тэмцэж ихснээр аним үргэлжлэдэг. Анимын хувьд нэлээд давгүй бүтээл, аимшигын аним гэхэд My Anime List-ээс ч гэсэн давгүй он авч чадсан. Гэхдээ миний хувьд зарим нэг логикийн алдаанууд нэр сэр харагддаг. Тэгээд бас төгсгөл нь бас жоохон таалагдаагүй. Жоохон судлаад үзсэн надад ч гэлтгүй ер нь ихэнх хүмүүс төгсгөлийн шүмжилт юм байлээ. Гэхдээ ерөнхийдөө бол үзэхэд илүүдэхгүй, үзээд харамсахгүй, давгүй хурган л аним. 4-т Perfect Blue.
Миний саяхан үзсэн аним бөгөөд нэлээд л гүнзгий утгатай ойлгоход ээдрээтэй сэтгэл зүйн аним шиг санагдлаа. Учиргүй их цуснаж сүнс чөтгөрөө зодоод байхгүй ч гэсэн анимын хэм маяг өнгө төрөх цаанаад нэг ивгүй сэтгэл зүйтэй. Гэсэн ч үзээд дуусны дараа талгаанаас гарахгүй нэлээлийн бодогдуулсан ямартай ч үтсэндээ харамсаагүй таалагдсан гэж ойлгож байна. Гол дүрийн бүсгүй Мина бол тийм ч алдартай биш ч гэсэн попод байсан бүсгүй ба илүү өндөр урлагийн карьер хөтлөгтөн жүжигчин болохоор дуушны амьдралаа орхидог. Дааш тэр зам нь тийм хэлбэр байсангүй. Бүсгүй карьерийг нэмэгдүүлэхийн тулд эротик кинон тоглуулах гэх мэт муухай зүйлсийг хийсэн найруулагч зохиолч нар бүгд эцэстээ шангаа хүртдэг. Ялангуяа сэтгэл готролд орсон эм орсон үедээ үзвэл бүр л амттай юм шиг байгаа. Гэтэ би бол нэлээд аз жаргалтай байхдаа үзсэн болохоор зарим хэсгийг ойлгоогүй ч гэж магадгүй дараа тэгж яагаад нэг эм орхороо дахиад үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 3-т Corpse Party. Perfect Blue Another шиг тийм анимуудаас ялгаатай нь жинхэнэ маш их цуснаж сүнс чөтгөрөө зодож айлгадаг аним бол Corpse Party юм. Ялангуяа миний лав үдий хүртэл үтсэн хамгийн их цуснажтай аним гэдэгт л би 100% итгэлтэй. Сэтгэл зүй рүү нэвтэрч тархины эзэмдэж айлах биш, шууд л хэрцгий аллаг, цуснаж, дотор ирэхтнүүд гэх мэт нүд альтермаар сценүүдээр хүчээр айлах гэж оролддог. Тасарсан гар хөл, цовсон гиз гэх мэт харгас сценүүд инүүхэн гэж хэлж болно. Мөн сүнс чөтгөр цочоод их сүдийг ч гэсэн уг аним шингээж өгсөн ба зүгээр юу ч бодохгүй гэс үзээд айгаахыг гэж бодож ивэл энэхүү анимыг санал болгоно. Үйл явдал төгсгөл өдрийн үед ихтэй надад нэг таалагдаагүй. 2-т харанхуйн театр. Сүнс бугч төр цочоод их сүдээрээ Японы аим шиг кино гүйцэх кино хаач байхгүй. Харин анимашн буюу анимын хувьд энэ төрлөөр хамгийн сайн амжилттай явна харанхуйн театрыг гэж би боддог. Зурглалын үед аним гэхэд ч хэцүү зүгээр нэг хөдөлдөг комик юм шиг эсвэл зүгээр нэг сонирхчийн хийсэн аим шиг ярьдаг YouTube сувг контент шиг ч гэж хэлж болно. Гэтэ энүүгээрээ би муу бүтээл гэж хэлэх гээгүй. Анги болгон дээрээ өөр үйл явдал гардаг Японы аим шигын түүх үлгэр домог өгүүлбэрүүдийг багтаасан харанхуй театрын аним нь өдгөө 8 бүлэг гарсан бүлэг бүр нэг 10 эд ангитай ерхэд анги болгон нь өөр түүхийг тухай өгүүлдэг хаанаас нь ч үтсэн ойлгохоор тийм бүтээл гэж ойлгож болно. Би бол нэг 2 бүлгийн л үтсэн ер нь бас нэлээд л их хүчхүүцэр ганц 2 анги бол байх нь байсан. Нэгт Midori. Жирийн аз жаргалтай охин Midori-гийн амьдрал түүний ээж өвдснөөс эхэлж бүрэн утгаараас үрсэн гэж ойлгож болно. Сургуулаа хайж цэцэг заран амиа зогоодог. Охины ээж нь удалгүй өвчнөөсөө болж нас ордог. Эцэгхээ алдсан гимг зэмгүй охин Midori үүний дараах нэгэн үл таних залуутай таарснаар аним үргэлжлэнэ. 48 минут үргэлжлэх энэ хүү аним нь ганц ангитай бөгөөд бараг л 48 минутын турш тасралтгүй янз бүрийн хүчирхийл, аллаг гэд байж болох бүхэл муухай зүйлсийг харуулдаг учраас Японоос ахуулаад дэлхийд даяар энэ анимыг гарахыг хориглосон байдаг. Анх анимыг бүтээх гэж байхад ч гэсэн асар их хүчирхийлээс нь болж дааж авах хүсдүүд ерөөсөө олдохгүй байсан болохоор Хироши Харада өөрт байсан бүхэл өв хөрөнгө цаг заваа энэ анимд бүрэн зориулж 5 жилийн хугацаанд зохиол, дүрслэл, зураг, найруулга гэд бүх юмыг ганцаархнаа хийсэн байдаг. Угийн ганц хүн бүтээс учраас зураглал тийм сайн биш, хөдөлгөөнтэй сцен цөөхөн нэг л тийм болох зурагтай ч гэсэн миний бодлоор харин ч энэ нь улам л энэ анимыг итгээд нууцлаг зөвүүн болгож байгаа юм болов уу гэж би боддог. 16 нас хүрээг бол энэ анимыг үзье гэж сансны чирэггүй гэдгийг анхааруулсан шүү. За тэгээд ганц Midori ч энэ жагсаалтанд байгаа бүх анимыг 16 нас хүрээг бол үзээд үнэхээр хэрэггүй шүү. Жохон хүүхэд мөн амархан айдаг 16 нас хүрсэн ч гэсэн мэдрэмтгий хүмүүст үзэхэд лав тийм таатай зүйл биш. Сугийнхаа хүрээг жаахан дэлхийн тулд нэгэн ив юм байсан бичлэг үү дээ. Өөрчлөлийг маш хичээж байгаа. Тиймээс дараагийн бичлэгээр анимнаас өөр зүйлийн талаар бичлэг орч магадгүй гэдгийг эртгүүлээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Always do it on my own, so I gotta get through it. And the only thing I know is to love what I'm doing. Never give up, never slow, till I finally prove it. Never listen to the no.